За дараагийн хичээлдээ бүгдээрээ тавтай морил. За энэ удаагийн хичээл дээр D3 setup ба түн дээр анхаарах зүйлсийн талаар ярина. За D3 setup маань ер нь манай Discord community-гийн ихэнх нь ашигладаг setup байгаад байгаа. Алтан дээр 3 high, 3 low холбоод энэ стратегийг ашигладаг. За энэ стратеги маань үүсэх нөхцөл болон бүрдэл нь юу гэдэг вэ гэхээр за хааш аптрендийн чиглэл рүү явж байгаа. Аптрендийн чиглэл рүү яваад аптренд ер нь дуусгаад ирэхээр юу хийдэг вэ гэхээр одоо D3-ыг хийж болдог. За тэгвэл D3-ийн бүрдэл нь за ханш нэг хай хийчээд унаад нэлээд жоохон төр засвар хөдөлгөөн орж байгаад буцаж энэ хаяа сэтэлээд ундаг. За буцаж сэтэлж унаад дахиж нэг удаа сүүлийн удаа 3 дахь хай хийгээд тэг үнэхээр бархаа байгаад ундаг. За энийг одоо юутай харьцуулбал их зүгээр юм. Одоо уулын өөд өсөж байгаа машинтай харьцуулбал их зүгээр юм. За нэг дов давлаа нэг машин те. За нэг довоо давхад бол гайгүй. За тэгээ хэсэг жоохон шааргиж жагаад хоёр дахь довоо давлаа. За буцаж хүчтэй шааргиж жагаад сүүлийн түлшээрээ буюу сүүлийн моторын хүчээр 3 дахь удаа оройгоо даваад тэг үнэхээр барахгүй болохоор зогсож байгаа. Ийм үзэгдэлтэй, ийм мэдрэмж өгүүлэлттэй нэлээд төстэй стратеги. За энэ стратеги маань яадгүй гэхээр нэг хай засвар хөдөлгөөн, 2 хай, богино засвар хөдөлгөөн, 3 хай тэгэхэд ундаг. За лонг хөлбөр нь яг адилхан. Нэг лов засвар хөдөлгөөн орлоо, 2 лов богино засвар хөдөлгөөн орлоо, 3 лов тэгээд дэш өслөө. За тэгвэл энэ дээр ямар баталгаа авдаг вэ гэвэл ийм. 1 болон 2 дахь хай. 1 болон 2 дахь хаийн зай. За 1 болон 2 дахь хаийн зай урт. За харин 2 болон 3 дахь хаийн зай ойрхон. За яг эсрэг хөлбөр нь бол баталгааны хувьд адилхан тийм ээ. 1 болон 2 дахь ловын зай урт, 2 болон 3 дахь ловын зай богинохон байна. Нэг ёсондоо туулж байгаа хугацаанд харьцан адилгүй байгаа шүү дээ. Нэг лов хийлээ, нэлээд төөрлөө. Төрж жагаад 2 ловоо хийлээ. Харин 2 дахь ловоо хийгээд буцаад үнээ татахад 3 дахь лов чинь хурдан ирээд точ хийгээд дэшиг үсэх ёстой гэдэг санаа. Ийм. За энэ бол нэг баталгаа. За хоёр дахь баталгаа нь яадаг вэ гэхээр одоо нэг өмнөх хичээл дээр хэдүүлээ үзсэн нөгөө RSI divergence чи үүсэх ёстой. За яаж үүсдэг вэ гэхээр одоо энэ дээр харагдаж штэ 2 болон 3 дахь хай дээр эсвэл 2 болон 3 дахь лов дээр нөгөө RSI divergence чи үүснэ. Яг ингэж үүснэ тийм ээ. 2 болон 3 дахь хай дээр хаш нь бол яасан байна? Хай хийсэн байна. Гэтэл RSI divergence чинь хай хийж чадаагүй, хай лов хийсэн. Тэгвэл эндээс ямар мэдээлэл авч болох вэ гэхээр энэ 3 дахь хай хийж байгаа энэ хөдөлгөөн чөөрөө хүчгүй хөдөлгөөн байна буюу энэ лайнасаа унах юм байна гэдэг мэдээлэл өгч байгаа гэсэн. За энэ нөхцөлд яаж ордгоо гэхээр яг лайнасаа орно. 1 болон 2 дахь хаяа хийгээд унахад 1 болон 2 дахь хаяг холбоод шулуун татдаг. Шулуун татаад ирэхээр хэрвээ 3 дахь хай чинь дээшээ ирэхээр бол энэ лайн дээр ирнэ гэдэг тэр зүйлийг баттаж өгж байгаа гэсэн үг. За тэгвэл 1 болон 2 дахь хаяг шулуун татахад 3 дахь хай нь энэ дээр ирэх юм байна гэдэг мэдээллийг өгж байна. 3 дахь хай нь ирлээ, лайнаа шалгалаа, сэл орлоо. Тэгэл лайнасаа дээшээгээ хэрвээ шорт орж байгаа шүү дээ тийм. Лайнасаа дээшээгээ 40 пиптээр ESL-ээ тавина. Лайнасаа доошоогоо 100 пиптээр take profit-оо авнаа. За лонг хөлбөр нь адилхан тийм. 2 дахь ловоо хийлээ,
1 болон 2 дахь ловоо холбож татлаа. 2 дахь лов чинь засвар хөдөлгөөн ороод буцаад 3 дахь ловоо хийх гээд ирлээ. 3 дахь лов нь лайн дээр ирлээ. Лайнан дээр entry нээлээ. Лайнасаа доошоо 40 pip reset, дээшээ 100 pip take profit. За энэ стратегийг эхний удаа заяа. Эхний удаа анхаарах зүйлс дээр байна. Зөвхөн алтан дээр хараа. Зөвхөн алтан дээр. За ийм байна. За энэ стратеги маань бүрдлийн хувьд тийм ээ. Одоо биднээс энэ боломжийг өгдөг энэ 7 хоногийн бүрдлийн хувьд 7 хоногт дунджаар нэг 3-аас 5 удаа гардаг. За 5 бол ихтэй орно. За ер нь нэг 3 удаа нэг 7 хоногт нэг 2 юм уу 3 удаагийн чанартай боломжуудыг бол өгдөг. Гэтэ мэдээж харилцан адилхүүлтэй цаг үе нөхцөл байдлаас хамаарат бас гаралт нь ихч байж болдог, багч байж болдог. За энэ стратегийн сул тал нь гэвэл одоо ICT ч юм уу хүнд онолуудтай харьцуулахад тогтмол цаг байдаггүй. Илүү нөгөө нэг очроо фактал болон дунаана QM-тэй адилхан хизээ нөхцөл өгнө тэнд орно. Тэрнээс Нью-Йорк дээр, Лондон дээр, Аз дээр гэсэн тийм тогтмол цаг хугацаа байдаггүй гэсэн. Тэр утгаараа энэ стратегийн сул тал нь энэ дээр оршиж идэг. Гэтэ тийм ч учраас магадгүй win rate өндөртэй байгаа. За тодорхой жишээн дээр 73 үзье. Long болон short хөлбөр. Окей. За long хөлбөр нь 3 лов хийж байгаа тийм ээ. За ханш яасан бэ? Дээрээс унж ирээд 1 лов хийсэн. 1 лов хийчээ засвар хөдөлгөөн нь нэлээд явж байгаад энэ ловоос итлээд 2 лов хийсэн. За 2 дахь ловоо хийчээд харин дээшээгээ засвар хөдөлгөөн ороод 1 болон 2 дахоосоо хурдан хугацаанд дуушаа лайн дээр унж ирээд тэгээд дээшээгээ явж байгаа. Энэ дээр нөгөө нэг яриад байсан RSI divergence чинь үндсэн хейдэн биш шүү манайха. Хейдэн ерөөсөө биш. RSI divergence чинь үүсэж байгаа. Ингээл болоо. 40 pip, 100 pip. Зөвхөн алтан дээр зөвхөн 5 минутаа харж харчнаа. Тий. Гэт хилэнгүүд манайхан зарим нь EURUSD, GBP, GBY газрын доос харцсан явчихдаг байхгүй. 5 минутын дээр хараагингүүд 1 минут, 15 минут, 1 цаг дээр харцсан явчихдаг. Тэгж харж болно. Гэхдээ энэ ер нь ямарваа нэгэн стратегийг сурахтаа эхлээд нэг юм өөр юм болгож авах нь дараагийн юмдаа өргөжтэй. Нэг юм өөр юм болгож аваагүй байж дараагийн хэмлэл үсчээд байхлаар биднээс юу гэдэг вэ? Хоёр гэрээ хооронд явсан юу гэдэг вэ? Нэг дэгдэг нэг хил зүг байдаг ш. Тэнтэй ер нь ялаагүй болчихно л гэсэн. За тэгвэл шорт хөлбөр нь яасан? Нэг хай хийсэн. Унлаа, засвар хөдөлгөөр нэлээ орлоо. 2 хай хийсэн. Засвар хөдөлгөөр орлоо. 3 дахь хаяа хийлээ, унлаа. 2 болон 3 дахь дээр үндсэн divergence чинь үүсэж байгаа. 2хан баталгаа авна. 3хан хай холбоно. Тэгээд болоо. Маш амархан стратеги. Үр дүнтэй ч стратеги. За энэ стратегиар пандийнхаа 2 дугаар үеийн нэг залуу сурагч давсан байдгийг. За нэг эмэгтэй сурагч маань сургалтынхаа төлбөрийг 8x хийсэн байдгийг. Ихэнх нь бас энэ стратегийг тогтмол ашиглаад явж байгаа. Тэгэхээр биднээс бас ихтгэл үнэмшилтэй энийг харахад танихад бас илүү амар байдаг болоод тэгдэг болоо та гэсэн